Бид хоёр одоо шууд Үүрхангаагаас шууд лэнд ирсэндээ бид хоёр. Төв аймгийн Ухтаал цээлэр дараад орж ирсэн. Тэ. Төв аймгийн Ухтаал цээлэр хэр байсан бэ? Ухтаал цээлэр гарцуул сайхан байсан. Бас л хөөлөг туулга тэгээ тууран зудаг гэсэн болцсон байсан. Тэр нь юу тууран зудаг чинь нэг мал нь олдсон. Бэлчээр нь байгаад худаг ус нь хөрөлцөхгүй тэгээ мал нь ихтдсэн. Тэгээ тэрлүүчрээс баруун бүх аймгийнхаа орж байгаа. Тэгээ тэнд манайхан чинь сарал боллоо да. Тэгээ наашаа шууд орж ирсэн. Үүрхангаагаас шууд. Өвөрхангай аймгийн хойд сумдын бэлчээр илүүд оройтсон нь 2017 оны судалгаанд дурддагджээ. Ялангуяа Өвөрхангай аймгийн ихэнх сумдад малын тоо толгой ихсэж, бэлчээрийн даац 1.4-өөс 20 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтол малчтын амжиргаанд нөлөөсөн төдийгүй нэг малчин жилд 2,600,000-аас 3,600,000 төгрөгийн алдагдалд орж байна гэсэн тооцооч гарч байжээ.